Үн төрлөختөн үүснээс хойш өнөөгийн ухаан түмэн болсон хурцтай хөгжлийн гол тулгуур бол харилцаа холбоо, худалдаа, тохиролцоо юм. Улс үндэстэн хийсэн бүтээсэн нээлт бараа таваараа солилцох худалдагтай торгоны замын тэмээ зуунаас эхлэн олон үе шатыг дамжсны эцэст өнөөгийн хамгийн хөгжингүү хэлбэр болох биржийн системийг гаргаж иржээ. Өнөөдрийн байдлаар дэлхийд дээрх хамгийн том санхүүгийн зах зээл болох Foreign Exchange буюу валютын биржид өдөрт дунджаар 4-өөс 4.5 триллион доллар эргэлдэж байдаг бөгөөд энэ хэмжээ жилдээ 5-аас 8%-аар өссөөр байна. Монголчууд бид дэлхийд дээрх анхны үнэт валют болох Чингис хааны алтан гэрэг бий болгосон түүхтэй. Тэгвэл бид өнөөдөр дэлхийн санхүүгийн хөгжилтөд хэд зэрэгцэж байна вэ? Хэрхэн зэрэгцэх вэ? Хүн бүрийг асар их боломж бүргэлж тойрч байдаг. Гагцхүү түүнийг алдалгүй олж харах нь чухал юм. Энэ бол үл хямрах санхүүгийн үүсвэр. Энэ бол амьдралын ухаан. Энэ бол маш том боломж. Big chance. Өнөөдөр эдийн засгийн хямралын талаар их ярьж байна. Гэвч та өөртөө итгэлтэй байж жоохон л хичээвэл хямралыг мэдэхгүй эдийн засгийн эрхчлөөнд хүрэх боломж байгаа. Энэ юу вэ гэвэл валют солилцооны зах зээлийн ашиг буюу таны мөнгө өөрөө өсөж үржих мөнгөний шидэт хайрцгийг санал болгож байгаа юм. Форекс гэдэг нь дэлхийн томоохон улс гүрнүүдийн валютын ханшийн зөрүү болон алт, мөнгө, нефт гэх мэт маш олон төрлийн бүтээгдэхүүний секунд тутамд хэлбэлзэж байдаг үнийн өсөлт бууралтаас ашиг олдог зах зээл юм. Анх энэхүү арилжаанд улс орнуудын засгийн газар, төв банк, санхүүгийн байгууллага, томоохон корпорациуд оролцдог байсан бол сүүлийн 10 жил интернет хөгжснөөр дэлхийд даяар оролцох болсон байна. Их Британий Лондон, Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк, Австралийн Сидней, Японы Токио зэрэг томоохон хотуудад байрладаг хөрөнгийн бирж дээр хоолч ухаан, авиас бэлэг, хөрөнгө, бэл бэнчингээрээ шалгарч ордог энэхүү арилжаанд монголчууд бид чөлөөтэй оролцох боломжтой болоод байгаа билээ. Дансанда 10 сая төгрөгтэй байсан гэж үзье. Хүн болгон Америк долларын талаар мэднэ. Өнөөдөр 1 ам доллар Монголд 1800 төгрөг байгаа. Та дараахан 8 шарга явж 10 сая төгрөгөө 5400 ам доллар болгож хувирглаа. За тэгээд сарын дараа хартал 1 ам доллар 1950 төгрөг болсон байлаа гэж үзье. Одоо тэгвэл буцаагаад Монгол төгрөг болвол 5400 ам доллар маань 10 сая 530 мянган төгрөг боллоо. Зөрүү нь 530 мянган төгрөг. Зөвдгөр ороод ирж байгаа биз? Үнэхээр сэтгэл хөдлөмөр. Энэ бол мөнгөний шидэт давтар. Дэлхийн нийтэд бол 2000 оноос бол нэлээд түгэж эхэлж анхны брокерууд бол байгуулагдж ирсэн. За харин Монголд аваад үзэх юм бол 2007 оноос хойш иргэд бол нэлээд сонирхож эхэлсэн. За үүний гол шалтгаан бол интернет болсон. Интернетээр бид нэр дурын мэдээлэл хаах юм боломжийг олгож эхэлсэн. Би энэ жишээ хэлээд одоо ингээд бидний яриа эхэлж яхад алт нэг 613 орчим доллар дээр байна л да. Нэг үнц нь. Тэгэхээр одоо яад үгүй бид нар ч нэг алтыг заавал авчиж хүнд ингээ физически одоо бие талтаар зараад авах шаардлагагүй байхгүй. Энийг эргээд харъя. Тэгэхээр 600 жишээ нь 14.5 болцсон бол нөө 100000 үнц хэрэглээ зарахад тэгээ 100000 долларын ашиг олох жишээд. А хэрвээ эсрэг явчих юм бол хүлээж болно. Дээшлэх байх гэдгийг хүлээж болно, маргааш болтол нөгөөдөр болт хүлээж болно. А эсвэл жаахан алдагтай байх юм бол миний бодол буруу байна гэж алдагдлаа хаах ёстой. Энэхүү арилжаа нь эхэндээ зөвхөн томоохон банк болон брокеруудын дунд явагддаг байсан бол одоо сонирхсон хүн бүхэн брокер компаниудаар дамжуулан оролцох боломжтой болсон байна. За хүмүүсийн хувьд бол юу гэдгийг харахад хөрөнгөний зах зээл рүү сонирхол илүү өндөр үеж байдаг. За Монголын хөрөнгөний бирж ч юм уу те. Гэтэл өнөөдөр Монголын хөрөнгөний бирж рүү сая төгрөг оруулаад хичнээн хугацааны дараа ашгаа өгөх вэ гэдэг асуудал. Өнөөдөр сая төгрөг хөрөнгөний бирж рүү хийж байгаа. Өнөөдөр бизнес рүү оруулаад нэг нь лангууны бизнес эхлэх юм бол эргэлдэх хугацааны хувьд бол богино, ашигын хувьд бол өндөр байх боломжтой учраас хүмүүс хөрөнгөний биржийг төдийлөн сонгохгүйсэн. За ингээд монголчууд 2008-9 оноос эхэлж ерөнхийдөө гадаадын хөрөнгөний зах зээлийг сонирхож эхэлсэн түүхт. Тэгээд гадаадын хөрөнгөний зах зээлийг сонирхоход нэг асуудал гарч ирсэн. Энэний доотлын дансны хэмжээ нь 5000 доллар байдаг байсан. Гэтэл өнөөдөр дурын нэгэн бат дорж 5000 доллар байхгүй л байхгүй. Өнөөдөр 5000 долларгүй ч гэсэн энэ зах зээл рүү орж өөрийнхөө амьдралыг дэвшлүүлэх сонирхол хин хөнгөл байсан. А тэгэнгүүт Forex дээр боломжийг тавьж гисэн. Олон улсын брокерууд бол ийм одоо үгдийн дөрмийг гэх юм уу те гаргаж ирсэн нь марж арилжаа гэж ярьж байгаа. Энийг бол бид нар юу гэж ойлгох вэ? Хөшүүрэг гэж ойлгож байна. За хөшүүрэг гэдэг зүйл маань юу вэ гэхээр та 100 доллартай байна. 100 доллар дансааны 100-гийн хөшүүрэг ашиглая гэж байна. Одоо нэг харьцах 100 гэж үзэх гээд байна шүү дээ. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр 100-аар үржинэ гэсэн үг. Ингээд үржихээр энэ бол 100000 доллар гэсэн үг.
$100 дансаараа бид нар $10,000 дүүцэх хэмжээний захиалга хийгээд $10,000 дүүцэх хэмжээний ашгийг олж болно. Ийм хэмжээний савлгаа л дааш. Энэ мөнгө чи. Энэ дэнчин тавьсан $100 чи. Хэрвээ тэрнээс хитрэх юм бол энэ мөнгө чи бид нар авнаа гэж. Ингэж их хэмжээний маржин үйлчлэг өгдөг байхгүй. Одоо манай хотлоо үйлчлэн банк, Голомт банк, хотлоо үйлчлэлээр марж үйлчлэг бол байж байгаа. Голомт банк дээр хүртэл байж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар зах зээлийн хэлбэлцлийг харж байгаа $100 зөв тавьж чадах юм бол өдрийн дотор $200 болох боломжтой. Энэ брокерууд бол энэ маржин буюу хөшүүрэг, зээлч хэрэг гэж нэрлэдэг. Бид нар бол энийг олгож өгсөн. Энэ зах зээлийн бас нэг давуу талыг буюу бага мөнгөтэй хүн ч гэсэн энэ дээр орох боломжтой шүү гэдэг гаргалгаа гарч ирсэн гэж ойлгож байна. Санхүүгийн зах зээл дээр гүйлгээ хийж төрөл бүрийн санхүүгийн хэрэгслийн ханшийн зэрүүнээс мөнгө олдог хүнийг трейдер гэдэг. Улс орны эдийн засгийн байдлаас үл хамааран зөвхөн өөрийн хөдөлмөрөөр өндөр хөлс олох мэргэжил трейдерүүдэд дарга гэж байхгүй, ажилтан гэж байхгүй, нас хүйс боловсрал харгалзахгүй хүн бүхэнд хүрэлцээтэй өргөн багтаамжтай энэ зах зээл дээр өрсөлдөх гэж байхгүй. Бизнесмен хүнд өдөр болгон тулгардаг хүнд суртал, тусгай зөвшөөрөл, бусад бичиг баримт огт шаардлагагүйгээс гадна уг мэргэжлийг эзэмснээр та ажиллахаа хэрэггүй юм. Ажлын байр тань тантай хамт байна. Мөн үүнээс гадна та ажлынхаа хажуугаар нэмэгдэл орлого олох боломжтой. Үүнд зөвхөн хүсэл мөрөөдөл, зорилго байхад л хангалттай. Трейдер хүний үйл ажиллагааны гол зорилго нь зах зээлд ирж буй санхүүгийн мэдээллийг боловсруулан дүн шинжилгээ өгч, түүн дээр тулгуурласан урьдчилсан дүгнэлтийн үндсэн дээр санхүүгийн активыг өөрт ашигтайгаар арилжаалахад оршин. Ингээд та трейдер боллоо. Гэхдээ шууд биржийн тоглолтод орохгүй, эхлээд дадлага туршлага хийж суралцсан. Энэ нь танд хийсвэр данс нээж өгнө гэсэн үг. Жишээ нь танд $50,000-аас $100,000 хийсвэр данс үүсгэж өгөх ба харин арилжааны бусад үйл явц, ханшийн өөрчлөлт нь жинхэнэ байна. Тиймээс та сурах хүртлээр тэрхүү хийсвэр дансаараа тоглож болох ба дадлага туршлагатай болонгуудаа жинхэнэ мөнгөөр жинхэнэ арилжаанд оролцож болно гэсэн үг. Одоо та бүхэндээ Forex-ийн туршилтын данс нээх буюу анхлан оролцогч мэдүүлцэх зүйлсийн талаар танилцуулъя. Та бүхэнд энэ удаагийн дугаартаа дадлагын данс нээн ажиллах заавар зөвлөмжийг өгөх бөгөөд дараагийн дугаарт арилжааны бодит данс нээх талаар оруулах болно. Юуны өмнө та дадлагын данс нээхдээ анхаарах цөөн зүйлийг мэдэж байх шаардлагатай. Данс нээхдээ оруулж буй бүртгэлийг бүрэн гүйцэтгэх өглөх, дадлагын данс тул таны нэр овог заавал үнэн зөв байхыг шаардахгүй бөгөөд таны мэйл хаяг л үнэн байх хэрэгтэй юм. Таны дансанд нэвтрэх нэр буюу username таны хэн нэгний өгсөн нэртэй давхацхааргүй байх шаардлагатай. Нэвтрэх нууц үг нь том жижиг үсэг, тэгээс 9 хүртэлх тоо оролцсон 6-аас 15 тэмдэгтэд багтах хэрэгтэй бөгөөд түүн дотор нэг ижил цифр 2-оос илүү байхгүй байх хэрэгтэй. Хэрвээ таны бүртгүүлсэн хэсэгт алдаа гарвал таны данс нэгдэхгүй бөгөөд алдаа гарсан хэсэгт улаан бичгээр алдааг тайлбарлан гарч ирнэ. Та алдааг засаад дахин гүйцэтгснээр таны данс эцэслэн бэлэн болно гэсэн үг. Демо дансанд яг энэ онлайнаар холбогддог учраас яг амьдрал дээр яг тухайн нөхцөл байдал яг ямар хуу явагдаж байна. Хэрвээ би ороод үзвэл хэдийн хэмжээний ашиг авахаар би ер нь надад ер нь энэ арилжаа зохих нь би ер нь чадах нь гэдгээ тэрүүгээр шалгаад мэдчих болно. Анх $250 дансаар орсон. Одоогоо байдлаар $469 нийт баланс маань $469 явж байна. Тийм учраас ер нь 2 сарын дотор хэд оюут хөндөл чамгүй амжилт гэж хэлэхээр байна. Бусад багш нар бус хүмүүс шиг байнга ороод байдгүй өдөр тогтмол цагаар ердөө их савлтын үеэр буюу Нью-Йоркийн бирж онгох үе 2-оос 4 цаг л харцуудаг. За ерөнхийдөө одоо шинээр эхэлж байгаа хүмүүсөө гэх юм бол шинжилгээ гэдэг талаар ойлголтыг эхлээ энгийн байдлаар авах хэрэгтэй л дээ. Энэ дээр юу вэ гэхээр одоо шилээд хэдэл энэ балан дээр одоо шинжилгээж үзээ л да. 5 сарын үед энэ макрны үн унжахад 9 сарын үед одоо буцаад өсөж ч юм уу те. Тэр яг энэ загварыг дахиад одоо урагшаага 10 жилээр нь ашиглах эсвэл хоошоо яг энэ загварыг 10 жилээр магадгүй 20 жилээр нь ашиглахад энэ загвар ялгаахгүй явдагтай адилхан бид нар шинжилгээгээр өнгөрсөн хугацаанд нь болж өнгөрсөн тэр зүйлээс тодорхой хэмжээний загварыг бүтээгээд тэр загварыгаа тусламжтайгаар одоо энэний өсөлтийг бас таамаглах боломжтой юм байна. Дүн шинжилгээг дотор нь задлбал ханшийн таамаглал ба шийдвэр гаргалтын шинжилгээ гэж байдаг. Нэгдүгээр суурь шинжилгээ, макро эдийн засаг, санхүү, хоёрдугаарт техник шинжилгээ, гуравдугаарт өөр хоорондын уялдаа холбоо буюу интермаркет, дөрөвдүгээрт зүн бэлэг болон мэдрэмжээ ашиглах. За жишээ нь өнөөдөр бид нар алтны арилжаанд оролцох чинь гэж бод.
За тэгэхээр өнөөдөр алтны ханш юунаас олж хөдөлж болдго юм бэ гэдэг нь судлах хэрэгтэй. За мэдээж бол Америкийн одоо эдийн засгаас хамаарч бол хөдөлж байна. Америкийн эдийн засаг. Нөгөөх нь болохоор бодит хэрэглээний одоо жишээ нь юу гэдгийг хятад цагаансаар бол яаж нөлөөлөх вэ? За энэгтгэд одоо хурим найрын үеуд бол яаж алт бол өсөн унах уу гэдэг ч юм уу. Энэ прогнозоо бид нар гаргах хэрэгтэй. За ингээд ерөнхийд судлаад үзэхэд Америкийн эдийн засаг сайжрах тусам алтны ханш унах юм байна гэдэг бид нар прогнозыг суур аналистаар гаргаж байна. Энэ алт маань харин дандаа сулраад байна гэж байхгүй. Тодорхой нэг цэгт заа жишээ 1190 хүртэл унлаа гэчихэд цаашаа үржлээд унаад байна гэж байх уу? Эсвэл бол буцаад нэг жоох өсөлт орж ирээд унах уу гэдэг зүйлийг бол тодорхойлох хэрэгтэй. За энэ нь бол бидний хувьд бол техник шинжилгээгээр тодорхойлж өгч байна. Техник шинжилгээ гэдэг нь эдийн засгийн түүхэн мэдээлэл дээр шинжилгээ хийж Форексийн зах зээлийг таамаглах юм. Техник шинжилгээний үндэслэл нь Форексийн зах зээл дээр ханшийн өөрчлөлт нь ямагт нэг чигт хөдөлж байдаг. Өөрчлөлт тооцоолж болох үр дүнгээс бид зах зээлийг таньж болох тодорхой хэв шинжийг олж чадсан. Түүхэн хөдөлгөөн өөрчлөлтүүдийг судалснараа одоогийн чиг хандлагыг тодорхойлж болдог. Форексийн зах зээл дээрх мэдээллийг сүүлийн 100 жилээр цуглуулсан байдаг ба эндээс зарим нэг тодорхой хэлбэрүүд гарч иржээ. Хүний сэтгэл зүй ба үйлдэл хөдөлгөөнүүдээс дээрх хэлбэр шинжүүдийг гаргасан байна. Ерөнхийдөө бол одоо шинжилгээний хувьд гэх юм бол 18,000 орчим юм төрлийн шинжилгээ байна л да. Төрөл бүрийн индикаторууд байж гэн сарын дундаж өсөлт дундаж уналтаас нь шалтгаалаад эсвэл одоо 3 сарын доод үнээр ирсэн байна. Эсвэл өчигдрийн доод ханшийг доош сэтэлсэн байна гэх мэтчлэн ийм баримжаа авагдаж урд нь юу нь юу болсон бэ гэдэг энэ загваруудыг ашигласнаар бол том хэмжээний ийм хөдөлгөөнийг гарах, жижиг хэмжээний хөдөлгөөнийг гарах хүртэл одоо тооцоолгын боломжийг бүрдэж юу хийгддэг ийм юу номтой байж байгаа. За гурав дахь нь болохоор өөр хоорондын уялдаа холбоо буюу бид нар энийг болохоор зах зээл хоорондын шинжилгээ гэж бол нэрлэдэг. Америкийн эдийн засаг сайн байхад за дэлхийн эдийн засаг яаж нөлөөлж байгаа. За үүн дотроо хятадын эдийн засгийн өсөлт яаж нөлөөлж болох вэ? За Арабын ертөнцийн энэ дайн байлдааны асуудал бол яаж вэ? За энэ Иракийн хоргийн асуудал яаж нөлөөлж болох вэ? Энэ асуудлыг бол судалж хамаарлыг гаргаж ирдэг судлал болоо. Өөр хоорондын уялдаа холбоо буюу зах зээл хоорондын шинжилгээ гэж нэрлэдэг. За энэ дээр дараагийнх нь болохоор бид нар зүн биелэг мэдрэмж гэж ярьж байгаа. За энийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр бид нар туршлага гэж хэлдэг. Бид нар аливаа нэгэн ажлыг хийхдээ анх хийхдээ бол тодорхой хэмжээний мэдлэггүй, туршлагагүй улмаас болж алдах онох зүйлүүд байдаг. Тэр шиг Forrester ч гэсэн та анх арилжаанд оролцоход энэ зах зээл дээр бол алдах тохиолдлууд их байдаг. Тэгээ мэдээж энэ дээр алдаж онж үзчихэж энэ туршлагыг бол буюу за энд бол дотоод биеийг өөрийг бол хөгжүүлэх хэрэгтэй гэж байна. За энийг хөгжүүлсний дараагаар танд одоо юу гэдэг өөрийн гэсэн чадамж суу. Энэ дөрвөн дамжлагыг одоо юу гэдэг явж дуусны дараагаар бол зах зээл дээр оролцох боломжтой болно. Форекс арилжаанд нөлөөлдөг хүчин зүйлс нь фундаментал шинжилгээ, техник шинжилгээ гэж байдаг байна. Суур шинжилгээнд макро эдийн засгийн шинжилгээ, аж үйлдвэрийн секторын шинжилгээ, аж ахуйн нэгжийн шинжилгээ. Макро орчин гэдэг бол энгийнээр хэлэх юм бол том эдийн засгийн одоо юу гэдэг улс орны эдийн засгийн судалдаг. За үүнд болохоор ажилгүйдлийн түвшин байна, инфляц байна, засгийн газрын төсвийн асуудал байна, худалдааны баланс байна, дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлт байна. Өөр юу гэхээр дотоодын бүтээгдэхүүнээс гадна хэрэглэгчийн үнийн индекс ямар байна, бүтээгдэхүүний үнийн индекс ямар байна, жижиглэнгийн борлуулалт, бөөний борлуулалт гэдэг маш олон хүчин зүйлсүүд бол байж байгаа. Эдгээрийг судалж бол ханшийг л таамаглахыг хэлж байгаа. За энэ үзүүлэлтүүд бол ихэнхдээ юу гэдгийг улс орны хүчин зүйлсийг судалж байгаа учраас том бүтээгдэхүүн гэж ярих бидний одоо арилжаалагдаг Форекс болон бараа тааврын зах зээлд бол илүү нөлөөтэй хөдөлгөөн бол оруулж идэг юм байна. За харин аж үйлдвэр буюу секторын бол бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр салбар. За жишээ нь юу гэдэг уулуурхаан салбар байж байна, барилгын салбар байж байна, IT-ийн салбар байж байна, за хүнсний салбар ч юм уу. Энэ салбараа дагсан бүтээгдэхүүн. За уулуурхаан гэх юм бол за хүнс нүүрснийх, за зэсийн нүүн, алт гэдэг ч юм уу. Энэ ханшиндаа бол нөлөөлж идэг. Бараа таавруудаа нөлөөлнө. За үүнийгээ дагсан хувьцаанууд. За жишээ нь уулуурхаан компани хувьцаа, уулуурхаан одоо нүүрсний үн уунууд яаж нөлөөлж болох юм? Энэ шийдвэрүүд гаргахаар яаж нөлөөлж болох юм гэдэг. Энийгээ судалж болоод шийдвэр гаргадаг. Ийм зах зээл байна. За дараагийнх нь компани анализ гэж. За энийг бол бид нар цэвэр компани шинжилгээ гэж нэрлэж байгаа. За үүнд юу орох вэ гэхээр санхүүгийн тайлан, за удирдлагын хагас жилийн тайлангууд, за удирдлагын өөрчлөлт, дээрэс нь 15 онд жишээ нь энэ компани ямар ажлууд хийх гэж байгаа төсөл төлөвлөгөө юу байна?
гэдэг. Энэ бүхнийг нь тооцоод анализ хийгээд таамаглаж байгаа нь бол хувьцааны шинжилгээ гэж. За энэ бол мэдээж компани хувьцаанд арилжаанд оролцдог хүмүүст бол илүү чухал байж байгаа. Дэлхийн санхүүгийн зах дээр AvaTrade-тэй цуг хөл тавьснаар та дэлхийн Монголын ханаас AvaTrade-ыг ашиглаж 7 хоногийн 5 өдөр 24 цагийн турш алт, нефт, валют, хувьцаа, бараа таврын арилжааг өөрийн сүүлийн үеийн ухаалаг утас, ноутбук, компьютер ашиглан арилжаанд оролцсон ханшийн зурагнаас ашиг олоорой. Дээр нь таны дансанд нээсэн мөнгөн нүгээс хамаарч $10,000 хүртэлх бодит мөнгөн бонус олох болно. Яг одоо бидэнтэй холбоо. Таны найдвартай худалдааны түнш AvaTrade. Шинээр арилжаанд орж байгаа хүмүүсийн хувьд бол Real Dance Next одоо нэгдүгürt насны хүрсэн байх хэвээр 18 наснаас дээш байх хэвээр. За эрэгтэй эмэгтэй гэдэг ийм хүүс шалгуур бол байхгүй. За ерөнхийдөө бол олон улсын эрэгтэй Visa мөн Mastercard байх хэвээр. Visa Mastercard дотроо $100 хамгийн доод нь $100 шүү дээ. За дээшээ бол $5,000 хүртэлх хэмжээгээр бол Visa картаар цэнгэлэх боломжтой. $5,000-аас дээш цэнгэлж байгаа тохиолдолд олон улсын wire transfer буюу банкны хуулиар мөнгө шилжүүлдэг юм тааж байгаа. За тэгээд хувийг яг бодиттой өнгөдийг илтгэсэн бичиг баримт шаардлагатай. За олон улсын эрхтэй Visa, Mastercard-аас гадна иргэний үнэлэх банкны хуулгасан материалуудыг шаарддаг юм гэж. Бид дансныхаа асуудлыг шийдвэрлэж чадлаа. Харин одоо та дансандаа мөнгөө хэрхэн шилжүүлэх талаар сурах хэрэгтэй юм. Энэ нь та өөрийн сайтын хамгийн дээд хэсэгт байгаа үндсэн зэсэн дотор депозит гэсэн хуудсыг нээх хэрэгтэй юм. Энэ бол маш амархан. За мөнгө шилжүүлэхдээ олон улсын эрхтэй Visa, Mastercard-аар мөнгө шилжүүлж болно. Тэрнээс гадна $5,000 түүнээс дээш мөнгөний шилжүүлэлт бол олон улсын банкны хууль системээр шилжүүлэх хэрэгтэй байж байгаа л да. За мөнгө татгаж байгаа одоо мөнгө шилжүүлж байгаа процесс бол одоо өөрийнхөө олон улсын эрхтэй Visa картаа мөнгө очилсан байгаа тохиолдолд арилжааныхаа данс руу шилжүүлэх хийгдэхэд ерөнхийдөө 1 минутын л ажил ордог гэсэн үг. Данс цэнгэлэх заавар. AvaTrade.com гээд My Account гэж орно. Зүүн талд deposit гэсэн цэс гарч ирнэ. Цэсэн дээр дарахад таны өмнө сонголтууд гарч ирнэ. Хэрвээ та нэг данстай бол шууд зураг дээр харуулснаар үргэлжлүүлэх төвчийг дарна. Та хэрэгдэн данстай бол аль нэг дансандаа мөнгө оруулах гэж байгаагаас сонгох хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд Select Account гэсэн нүдний арыг сонгох төвчийг дарж дотроос нь хэрэгцээ дансаа сонгон оруулна. Өөртөө байгаа Visa эсвэл Mastercard-а сонгоно. Бөглөх application гарч ирнэ. Бөглөөд Success гэсэн бичиг гарч ирнэ. Дахин сануулхад үзэгч та бодит дансан дээр жинхэнэ мөнгөөр тоглох гэж байгаа учраас эрсдэл буюу анхаарах зүйлсийг танд дахин сануулъя. Цаанаас тавьж байгаа шаардлагууд иргэний үнэлэх Visa карт банкнд мөнгө чуулсан баримт гэдэг ийм шар хуудас байдаг шүү дээ. Ийм 3 шиг баримтыг заавал явуулж иж дансчин бол verify гэдэг идэвхтэй болдог тийм актив гэдэг. Тэгээ зарим нэгэн сууд одоо энэ материалуудаа явуулаагүй болмас мөнгө таталт хийх гэдгүүд дээр бол хүлээж авдаггүй байхгүй. Тэгээ одоо болохгүй байна. Яагаад юм болч юу яач юу гэдэг тийм. Заавал verify гэдчихэж энэ данс нь бол 40 төгөлдөр болдог юм байж байгаа. Тэгэхээр юу нь бол анхнаасаа реал данс хийж байгаа юмсууд бол дансаа ингэж баталгаажуулчаад сүүлд нь янз бүрийн асуудал гарахгүй гэсэн үг л тийм. Тэгээд энэ 3 шиг материалуудыг л хангацсан багт болно гэсэн үг тийм. Дансаа итгэвчүүлэх, иргэний үнэмлэх, Visa карт, банкны хуулга, эсвэл өөрийнхөө дансанд мөнгө тушаасан баримт. Эдгээр бичиг баримтыг 10 бүргүй сканердаад аплод гэсэн зэсэнд аплод хийж явуулна. Ингэснээр таны дансанд мөнгө чинь орох бөгөөд данс тань итгэвчж байгаа хэрэг. Мөнгө татах. Хэрвээ та $300 дансаа нээсэн гэж үзье. Та арилжаа хийгээд $900 болгожээ. Танд $500 хэрэг гарлаа гэж бодъё. Тэгвэл та My Account гэж ороод зүүн талд Withdraw гэсэн цэсэн дээр дарна. Application гарч ирнэ. Application бөглөнө. Бөглөхдөө $500-ыг дээрх жишээгээр датсан гэж бөглө. Анх цэнгэлсэн $300-ыг Visa карт руу, үлдсэн $200-ыг банкнд хийнэ гэж хүсэлт явуулна. Application бүглэж дуусаад принтлж гаргаж ирээд гарын үсгээ зүүн доод буланд зурж буцаагаад сканердад аплод хий. Арилжаанд оролцох програмын танилцуулга. Энэ нь интернетээр дамжуулан хэрэглэгчдийг зах зээлтэй холбох хэрэгсэл бөгөөд
Энэхүү хэрэгслийг үйлдвэрлэгч, дамжуулагч гэж маш олон бие даасан олон улсын байгууллагууд байдаг байна. Тиймээс тэрхүү платформ нь гаргагч байгууллагуудаас хамаарч өөрөөр байх төдийгүй интернетээр холбогдох аргачлалаас хамаарч харилцан адилгүй байна. Ихэнх платформуд нь оролцогчид өөрийн компьютер дээр татан авч суулгадаг бие даасан тусдаа програм байдаг бол зарим дамжуулагчдын платформ нь зөвхөн өөрийн байгууллагын вебсайт дотроо байрлаж ажилладаг. Outred компани гэх юм бол нийтдээ 8 төрлийн програм платформоор бол явагддаг. Ерөнхийдөө хүмүүсийн төвөөмөл ашигладаг бол 2 төрлийн програмаар ер нь явдаг л та. Нийтдээ 8 төрлийн програм байж байгаа. Ава бол өөрсдийн онцлогтой програмыг бол ашиглаж идэг. За энэ програмын хувьд бол метагаас юу ялгаатай хурцтай захиалга гэж. Захиалга дарахад 1 секунд дотор орж идэг. Ийм арилжааны их хурдын хувьд бол бусдаас илүү өндөр байж чаддгаараа давуу талтай байж болж байна. За өөр бас нэг давуу тал нь юу гэхээр бүтээгдэхүүн дээр бол давуу талыг бол эзэмшиж байна. Юу гэхээр ихэнх брокеруудын хувьд аваад үзэх юм бол Forex-ийн брокер гэж үзэхээр дандаа валютууд л үүж идэг. За жишээ нь евро дээр доллар, евро доллар, фунт доллар гэдэг ч юм уу. Зөвхөн үндсэн 7 валютын хослуудын бүтээгдэхүүн байдаг бол аавгийн хувьд бол валютууд байж байна. Дээрэс нь бараа таварууд бол байж байна. За үүнд бол алт, нефт, мөнгө, юу гэдэг газрын тоос байж байна. За эрдэнэ шиш, кофе, цай гэдэг ч юм уу тийм. Дэлхий дээр хамгийн идэвхтэй арилжаалагддаг бүх бараа таварууд бол арилжаалж болж байна. За өөр арилжаалагддаг зүйл гэх юм бол индексүүд байж байна. За Монголын одоо жишээ нь топ 20 индекс гэж байдагчлан улс олон өөр ингэсэн хөрөнгөний зах зээлийн индексүүд байж байна. Тэгэхээр том улсуудын индекс дээр арилжаанд оролцох боломжийг бас олгож өгдөг. За дараагийн бүтээгдэхүүн хувьцаа байж байна. Хувьцааны дундаа бол дандаа Америк болон Европын том компаниудын хувьцаан дээр одоо хөшүүрг ашиглаж арилжаа хийх ийм боломжийг олгож өгдөг. Take on the world's financial markets with AvaTrade. Using our range of sophisticated trading platforms, you can trade currencies, commodities, indices, and equities around the clock. Whether on your laptop or smartphone, you'll get fast and reliable execution. So wherever you are in the world, you'll never be more than a click or a swipe from your next trade. And with a personal account manager and industry-leading client support, you can always count on us for expert guidance when you need it. AvaTrade. Trade with confidence. Ерөнхийдөө бол Монголд AvaTrade бол орж ирснээс хойш даруй 7-8 жилиг бол үүдэж байна. Тэгэхээр энэ брокер маань өөрөө 2006 онд бол Ирландын Дублин хотод бол байгуулагдчихсэн ийм брокер юм байна. За одоогийн байдлаар бол AvaTrade гэдэг брокер маань эдний эргэлтийн хөрөнгөний сарын болохоор 150 тэрбум долларын одоо эргэлтийг арилжааны эргэлтийг бол хийж гин гэдэг ч юм. Энэгээр нь аваад үзэх юм бол аавг бол найдвартай гэж үзэж болж байгаа. Дэлхийн худалдаа арилжааны хамгийн хөгжингүй хэлбэр болох Forex-ыг Монгол анхлан нэвтрүүлж, дэлхийд дээгүүрт эрэмблэгдэх AvaTrade-ийн албан ёсны төлөөлөгч болсон AvaTrade Mongolia компани энэ төрлийн сургалт зөвлөгөөг байнга хүргэж байна. Дэлхийн санхүүгийн зах дээр AvaTrade-тэй цуг хөл тавьснаар та дэлхийн Монголын ханаас AvaTrade-ыг ашиглаж 7 хоногийн 5 өдөр 24 цагийн турш алт, нефт, валют, хувьцаа, бараа таврын арилжааг өөрийн сүүлийн үеийн ухаалаг утас, ноутбук, компьютер ашиглан арилжаанд оролцсон ханшийн зурагнаас ашиг олоорой. Дээр нь таны дансанд нээсэн мөнгөн нүгээс хамаарч 10,000 доллар хүртэлх бодит мөнгөн бонус олгох болно. Яг одоо бидэнтэй холбоо. Таны найдвартай худалдааны түнш AvaTrade. Эхийг үсэх нь нүгэл гэж сахил хүртсэн лам нар үздэг бол амьдралаа эхлүүлж аав ээж болж эцэг их орныхон төлөө санаа зовдөг хүнд бол ядуу байх нь нүгэл юм. Таны санхүүгийн боломжгүй гэсэн болж таны хайртай хүмүүсийн эрүүл мэнд эрхчлөө эрдэм боловсрол хомигдана гэсэн үг. Хүн бүрийг боломж тойрч байдаг. Гагцхүү тэрийг олж харах нь чухал юм.